Яг улс төрчсөн учраас улс төрчий гэж хариулсан. Би бол ерөөсөө улс төржөөгүй. Би бол дандаа тоо статистик ярьсан. Тэр тоо статистика би нэг 10-аад төлөө 20 хоногийн өмнө угаасаа өөрийнхөө сошиал хаягууд дээр тавьсан байсан. Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдал, эхний улирлын байдлаар иймэрхүү байна гэдэг дандаа тоо. Тий одоо жишээлбэл Монгол улсын төсвийн одоо орлого хэр их буурав, экспортод гарсан бараа бүтээгдэхүүний үн яаж буурав, дээрэс нь олсон орлого нь яаж буурав, валютын ханш яаж өсөв гэдэг дандаа нөгөө статистикийн мэдээнээс харж тавьсан зүйлээ ерөнхий сайттай уулзсных асуусан. Баялагын сантай холбож асуусан. Яг тэгвэл 20-30 гэхэд 3 их 80 төгрөг төвлөрүүлнэ гэдэг баялагын сангийн тухай тэр танилцуулгандаа хэлсэн байсан. Тэгэхээр би тэрнтэй нь холбож уг нь асуусан. Яг тэгэхээр одоо эхний улирлын байдлаар Монгол улсын төсөв хасах баланстай орцсон явж байна. Хасах 353 тэрбум төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ хэд дахин буурсан байна. Тэр ийм байдалтай байгаад одоо цаашдын 1-2 жилдээ баг ийм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд одоо энэ баялагын сан маань бүрдэж чадах уу? Тэ дээрэс нь гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байж валютын нөөц ихсэн. Валютын нөөц ихсэж Монгол төгрөгийн ханш чангаар нь тэгжээж гээд ингээд зөндөө нөгөө үр дүнгууд үр дагаврууд гарна шүү дээ энэ бүгдээс. Тэрнтэй холбож л уг нь асуусан л та. Тэгээд энэ асуулт нь өөрөө энэ тоо асуух нь энэ ард иргэдийн амьдралтай холбоотой зүйл асуух нь өөрөө улс төржилт юм бол бид ер нь энд юу ярих гэж суух юм бэ гэдэг л асуудлыг би бол гайхаж чинь. Тэгээд Эрдэмтдийн хувьд одоо их хурал засгийн газар бол зөрчилтөө үүсэдэг дээ шүү дээ. Тухайлбал одоо Монгол Улсын ерөнхий сайд нь их хурлынхаа толгой дээр гараад суудсан. Энэ асуудлыг бол ер нь хууль дүрм журмаар нь зохицуулах хэрэгтэй мөгдөг агуулгыг одоо улсын хуралд гарчлсан намын бүлгээс илүү хүчтэй ярьж байна. Жишээлбэл энэ хуулийн одоо өөрчлөлтөөр та ярина юу гэж харж байна. Нөгөө талаар танд одоо ингэж эмэгтэй гишүүнд ингэж хандж байгаа нь зөвхөн уучлах гуйлгуулаад өнгөрөх асуудал яг мөн үү засгийн газрын бас энэ ерөнхий сайдын эрх мэдэлж хийхэд анхааж байгаа юм биш үү гэдэг юм шүүмжлэл байна. Нөгөө засаглалын хойролтын асуудал яригдчихэж байгаа тийм нөгөө гүйцэтгэх засаглал гэдэг чи яг юу вэ? Хууль тогтоох байгууллага чи юу вэ? Шүүх засаглал юу вэ? Та бүхэн чинь бас дөрөвдөг засаглал тийм хэвлэлийн эрхчлөө, хэвлэл нийтлэх эрх гэдэг. Тэгэхээр энэ бүхэн чи ерөнхийдөө жоохон холдчиход л байна л да. Тэгээд жишээлбэл одоо бүр үндсэн хуулиараа улсын хурлч өөрөө төрийн эрх барих дээд байгууллага. Энийг одоо би юм уу бид нар зохиох үгүй шүү дээ. За улсын хурлын тухай хуулиараа бас улсын хурлаас одоо засгийн газар нь томилогддог. Тэгээд томилогдно гэдэг чинь эргээд ажлаа улсын хурлын өмнө хариуцнаа гэсэн үг. Хариуцнаа гэдэг чинь тайлагнаа гэсэн үг. Тайлагнаа гэдэг чинь бид нар одоо тэр явж байгаа асуудалтай холбоотой асуулт асуух одоо бүрэн эрхтэй л гэсэн үг. Тэгэхээр тэр Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдалтай холбоотой тоо баримт асуух нь буруу юм бол энэ тоо баримтыг Монгол улсын эдийн засгийг хэн тэгээ хариуцах юм? Би ерөөс тэрийг ойлгоогүй. Одоо ерөнхий сайдын хувьд бол нөгөө нэг баяр цэг дарга асуултанд хариулъя гэдэг энэ зүйлийг ярьсан шүү дээ. Яагаад таныг одоо баяр цэг даргатай холбох болов? Үнэхээр таны одоо чуулганы нэгэн уралдаан дээр гэдэг юм уу? Өөр одоо энэ улсын хурал илэрхийлж байгаа байр суурийг зааж чиглүүлээд идэг зүйл байдаг юм. Ямар юмны тийм байх вэ? Одоо тэгээд би ч одоо энэ асуудлыг зөндөө л хэллээ. Одоо бүр юу ч чилхийн тэр хүн таач явдгийг юу ч бодож явдгийг би одоо бүр зүйлдээ саяхан би бүр инээлдэд энэ баяр цогтгоо одоо юу бодож явдаг бол энэ ярианд дундгээ суужлаа. Ямар ч тийм байхгүй би үг үзэл бодлоо хинээр заалахгүй өөрөө ярьдаг бичдэг одоо 22 онд би нэг нийтлэл биччихсэн. Монголд одоо авторитар дэглэм айсуу гэдэг. Тэгээ тэр үед баяр цогтгоо хаач явсныг би мэдчихгүй. Би зөвөр олон улс Монгол улсыг яаж дүгнж байгаа Монгол улсын нөхцөл байдал хүний өв үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө хаана явна арилгын индекс хаана явна гэдэг дээр үндэслээд авторитар дэглэм айсуу гэж бүр болгоомжлуулж биччихсэн 2022 онд. Одоо тэгээд үнэхээр одоо ванга шиг хэлсэн юм уу гэмээр муу хаалгын болж юм л да. Яг үнэхээр албан ёсоор манайх чинь сонгуул хийдэг боловч бусад зүйл нь авторитар дэглэмийн бүх шинжийг агуулсан буюу одоо дарангуйлсан нийгэм болцсон гэдэг чинь олон улсын байгууллага VDM гэдэг тогтооцсон шүү дээ. Тэгээд одоо 3 жилийн өмнө миний биччихсэн юм биелж байна. Тэгээд би 3 жилийн өмнө бас баяр цогт гэдэг хүнээс юу бичгээ заалгаж явж исэн байж таарах уу гэдэг асуултыг л асуумаар байна. Одоо би энэ асуудал бол арчсан намын бүхий уралдаанаар орсон. За
Арчсан намын зүгээс 5 сарын 1-ний дотор улсын хурлын гишүүн Баярмаа болон улсын хурлын гишүүдээс ерөнхий сайд уучлалт гуйх ёстой. Хэрвээ уучлалт гуйхгүй бол Арчсан нам цаашид хэлцэгдэх бүх асуудлаас завсарлага авна гэдэг ийм цай байр суурийг бүлгийн дарга бас илэрхийлжсэн. Бүлэг дээр юу яг юу яригдав? Яг энэ байр суурин дээр байх вэ? Энэ саналыг өөрөө гаргасан. Яг би бол яг энэ саналыг бол өөрөө гаргаагүй. Би болохоор ямар байр суурь эзэлсэн байг за нэг хувь хүнтэй холбож бол асуудлыг хэрвээ ярьж байгаа бол би бол тэрийг бас хүсмээргүй байна те энэ чинь миний хувийн асуудал. Гэхдээ энэ бол зүгээр нөгөө асуулт асуусны төдийд ийм одоо авир гаргана гэдэг нь өөрөө улсын хурлыг одоо дээрлэж байгаа юм уу, доромжилж байгаа юм гэдэггүй нэг ийм л асуудал үүсэж гэн гэдэг байр суурнаас манай Арчсан намын гишүүд бол хандсан. Тэгээд одоо Баярмаа гэдэг хүндээ биш хэнийг ч ингэхээр юм байна. Хин нэгэн хүний яг иймэрхүү асуулт хэрвээ асуух юм бол яг ингэж дайрах юм байна гэдэг ийм л одоо өнцгөөс улсын хурлын манай Арчсан намын бүлэг одоо хандсан учраас тэр шийдвэрийг л бол гаргасан. Түүнээс биш энэ бол хувь Баярмаа гэдэг хүнтэй ямар ч холбоогүй байна. Ерхий сайдын гаргасан ааш авраас бол таны асуултыг агуулга ерөөхдөө дарагчлаа гэж ойлгосон л доо. Тухайлбал ард нийтийн амьдралын түвшинд дортож байгаа асуудлыг та ерхий сайдаас асуухад хачаа битгий яриад гэдэг агуулга өөрөө вакуумжигдэж байна гэж бас олон нийтэд ойлгож байна. Жишээлбэл одоо энэ үүсэж байгаа нөхцөл байдал одоогийн энэ засгийн газар тэр дундаа ерхий сайдад хариуцлага тооцох хэмжээнд хүрсэн гэж байна та үзэж байна. Би бол ер нь хүрсэн гэж бодоод өөрөө байр сууриа илэрхийлж яваад байгаа. Тийм ч учраас асар их одоо гүтгэлгэнд өртөж байна. Яагаад тэгэхээр би нэг л зүйл хэлээд байгаа шүү дээ. Энэ хүн 5 дахь жилдээ ерөнхий сайд хийж 5 дахь жилдээ 5 сар биш. Бүтэн 5 жилийн хугацаанд өстой зүгээр ямар их орлого оллоо. Бас тэ та бүхэн бүгд мэдж байгаа шүү дээ. Наад зах нь нүүрсний буюу манай одоо гол экспортын бараа бүтээгдэхүүний үн ямар өндөр байлаа. Яг энэтэй холбоотой ямар их мөнгө орлоо. Тэгээ энэ мөнгө хайцсан. Энэ мөнгийг юунд зарцуулсан юм? Ягаад энэ них орлого өнөөдөр ард түмний амьдралд очиж нялцахгүй байгаа юм? Дээрээс нь дахиад энэ их орлогыг өнгөрсөн хугацаанд олцоод дахиад асар их татвар нэмж юм. Хураамж нэмж юм те. Тэгээ энэ одоо ард иргэд чи яг яах юм бэ гэж байгаа байхгүй. Орлого болоод тэр орлогоо зөв зарцуулах хэрэгтэй гатал эсрэгээрээ одоо юунд яаж өрснө мэддэхгүй байхгүй болгочоод нэмээд дахиад нөгөө улсын нүсэр их төсөө одоо санхүүжүүлэхийн тулд татвар нэмээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол энэний эсрэг одоо тэр саяхан нэг болсон процесс тий одоо хувь хүний орлогын албан татварыг 1% төгрөг гэдэг санал бол 7 хоногийн дотор 100 мянга гаруй иргэдийн саналыг авсан. Тэгээ энэ дээр бол би Арчсан намынхаа гишүүдтэй хамтраад энэ хуулийн төслийг санаачлаа гэдэг одоо нэг 10 гаруй хоногийн өмнө тий мэдээлэл хийсэн. Тэгээд эсбүгээс энэтэй холбож намайг одоо ингэж харлуулад байгаа юм уу? Би бол бас тэрийг ойлгосонгүй. Тэр миний санаа бол цаана нь тэр 10% нэг болгоё гэдэг чинь 9% зөрүү байхгүй юу? Тэгээ иргэддээ 9% зөрүүг нь үлдээл гэж байгаа шүү дээ. Гэтэл наад зах нь одоо инфляц 9% байгаа тий 10% байгаа. Хоёр оронтой тоороо. Тэр 10% байна гэдэг чинь төдий чинээ тэр иргэдийн авч байгаа цалин төдий хуваарь байхгүй байна л гэсэн үг шүү дээ. Өмнө үнийн өсөлтөнд. Тэгэхээр тэр хувийг нь үлдээ. За тэрүүгээрээ иргэд нь нэг одоо шуудаа гурил уут будаа авъя л гэж байгаа шүү дээ. Тэрнийхээ оронд энэ нүсэр их бүтцээ хас одоо дөнгөсөө бид нар энэ төсвийн асуудлаар ажлын хэсэг хурлдлаа. Замын ажил гэхэд за нэг 2-3 жилийн өмнө 30 тэрбумаар хийжсэн гэж байна. 30 орчим тэрбумаар замын ажил. Гэтэл өнөөдөр 400 тэрбум болсон гэж. Замын ажил. Гэхдээ энэ ч одоо 10 хэд дахин нэмэгдсэн байна шүү дээ. Гэтэл бид нар ямар ч асуудалгүй гой замаар явж байгаа юм уу гэдэг асуулт. Тэгэл 3-4 жилийн өмнө замын ажилд 30 тэрбум байсан бол өнөөдөр 400 тэрбум төгрөг тавигдаад явж идэм байна. Энэ дээрээс л энэ төсвийн одоо тэ үр ашиггүй байдал хяналтгүй зарцуулж явагдаж байна гэд би улсын хурлын гишүүн болсноос ахуулаад энэ дээр санал шүүмжлэлийг бол дэвшүүлж явж ирсэн. За тэрний хаж төлөө бас нэлээ их одоо акц хийсний ачаар гэх юм уу ашгүй ерөнхийлөгчтэй бидний одоо бас тэмцлийг одоо ойлгож мэдэрч аль түмний өмнөөс бас хориг тавьсны үндсэн дээр төсөв тодорхой хэмжээнд багассан. За бидний тэр үеийн яриа бол ангашгил яриа байсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зохиож байгаа юм биш. Тухайн үеийн судлаачид, эдийн засгчид, олон улсын нөхцөл байдал яг тэрийг хилээд байсан. Тэгээ яг тэрний одоо үр дүн ердөө ихний удирдлаар гараад ирж, хасахтай гараад ирж байгаа байхгүй. Бүх юм хасах. Гэтэл нодлон жилийн мөн үе бол бүх юм нэмэх байсан баг.
ерхий сайдтай уулзсных тий гээд нэг юм Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдалтай холбоотой асуулт асуусныхаа төлөө одоо тэгээ бүр төрийн дайсан шахан болцсон явж байна. Би баялагын санг бол хизээч үгүйсгээгүй. Баялагын санг эсэргүүцсэн би нэг ч үг өгүүлбэр хэлээгүй. Одоо болохоор намайг нэг баялагын санг эсэргүүцлээ гэдэг ийм жүжигийн зохиол явж байгаа шүү байна. Эсвэргээрээ баялагын санг зүй зохистой ажиллах ёстой. Норвегийн санг одоо жил болгон очиж үздэг гэсэн. Тэглээгээд тэндээс туршлага авсныг би бол мэдэхгүй байна. Норвегийн санг гэхэд яадгүй гэвэл тэр одоо уулуурхай бүтээгдэхүүнээс олж байгаа ашгийг энэ төсвийн одоо хулгайчдад тий өгөхгүйгээр тусад нь байлгая гэсэн ийм санаатай ийм л хууль ийм л одоо сан багхгүй юу. Түүгээрээ одоо удирдлага зохион байгуулалтын төсвөөс улс төрчдөөс ангид нь байлгаад өсгөж үржүүлээд ирээдүйд зарцуулах ийм л одоо сан. Өнөөдрийн манай сангууд яаж явдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Өмнөх сангууд бүгд тоногдсон. Наад захын жидүүг яалаа улсын хурлын гишүүн бүрд 1 тэрбум төгрөгийн зээл өгсөн байсан шүү дээ. Тэгээ тэрэн дээр өнөөдөр хэн хариуцлага хүлээсэн юм? Ямар улс төрийн хариуцлага тооцсон юм? Юу ч байхгүй. Тэгэхээр чинь энэ ард иргэдийн зүгээс энэ альва санд итгэх итгэл байхгүй болчиход байна шүү дээ. Тэр бол нэг өсөндөө одоо зөндөө сан байна тийм үү? Нөгөө хөдөө аж ахуй дэмжих сан гээл байна. Ажил хөдлөлийг бууруулах сан гээл, ажил олгогчдыг дэмжих сан. Тэгээ энэ бүгдийн үр дүнд яг яаж юу сайжраад байгаа талаар ямар ч тийм бодиттой үр дүн дүгнэлт байхгүй. Тэгэл нэг сангийн нэрээр ингээл нэг хідэн хүмүүс зурчуулж идчихэдэг, гарын салаагаараа урсгаж идэг. Ийм л болцсон шүү дээ. Тэр чинь баялагын санг бас тийм байх бий гэж хүмүүс яаж ийн болгоомжилж байна.